талархан залбирч байна. Энэ цагт дуулал номын 16 Намайг хамгаалагч бурхан, учир нь таны дотор би хорогддог. Би эзэнд тань, миний эзэн танаас өөр сайхан гэж надад үгүй гэж хэлв. Газар дэлхийд байгаа ариун хүмүүсийн тухай тэд гоо сайхан бөгөөд бүх баяр жаргал минь тэдэнд байдаг. Өөр юмс шүтгсдийн үйлээ үржнэ. Ундаан өргөлийг нь цусаар би өргөхгүй. Уруулаараа нэрийг нь чи гаргахгүй. Эзэн миний өв ба аягны минь хувь юм. Та хувь ногдлыг минь тэтгэнэм. Надад тааламжтай газарт зураасуудыг татаж, өв минь надтай үнэхээр сайхан. Надад зөвлөсөн эзнийг би магтмээ. Шөнөөрч оюун бодол минь намайг сургамнам. Эзэн өмнө минь үргэлж байсан. Тэр миний баруун талд байдаг. Учираас би ганхахгүй. Амен. Тиймээс зүрх минь баярлаж, алдар минь баясна. Би мах бод минь ч аюулгүй оршино. Учир нь та намайг үхэгсдийн оронд орхихгүй, ариун нэгэндээ нүх ухахгүй. Өөрт минь та амийн замыг таниулна. Өөрийгөө тань оршихуйд баяр хөөр дүүрэн. Таны баруун мутарт баяр жаргал үүрт байдаг. Амен. Амен. Дуулал номын 16 бүгдээрээ уншлаа. Дуулал номын 16-ыг харах юм бол Христийн иш үзүүлэг бол маш тодорхой энэ дэр гарч байна. Тэгэхээр энэ үг дараа нь шинэ гэрээн дээр Үйлс намын 2 дугаар бүлэг дээр гардаг. Петр анхны номлолоо хийхдээ ариун сүнсээр дүүрэн байгаад анхны номлолоо хийхдээ энэ үгийг харах юм бол 8-аас эхлээд 11 хүртэл энэ үг бол хэрэгжилж номлосон. Энэ бол Христийн иш үзүүлсэн үгэ гэдгийг бол Петр бол илчилж өгсөн. Үйлс номын 16 дээр ч гэсэн мөн гардаг. 16 дээр тэгэхээр энэ бол Есүс Христийн талаарх иш үзүүлгээ. Тэгэхээр бид нар дуулал номын 2 дугаар бүлгийг харахад ч гэсэн мөн эзний талаар иш үзүүлэг, мөн 16 дээр дуулал номын 16 дээр мөн иш үзүүлгийн үг. Тэгээ хуучин гэрээг бүр нийтд нь харах юм бол эзний талаарх иш үзүүлгийн үг бүр энэ дээр маш тодорхой бичиж байна. Мөн шинэ гэрээн дээр давтан бичсэн байна. Тэгэхээр бид нар энийг маш тодорхой харах боломжтой. Бүгдээрээ Үйлс номын 2-ыг харъя. Үйлс номын 2-ын 25-аас 27 хүртэл. Тэгээ 29-ыг хараа. Үйлс номын 2-ын 29-ыг харах юм бол ах トゥ нараа өвөг Давидын тухай би та нарт итгэлтэйгээр хэлэхэд тэр үхэж оршуулгадаад буш энэ өдөгөө хүртэл бидний дунд байна. Тэр иш үзүүлэгч байсан учраас түүнд бурхан андгаалсанчлан өөрийнх нь үрээс сентидэн залрахыг мэдээд Христийн амьлыг угтан харж тэр үхсдийн оронд орхигдсонгүй мах бодонч ялцралыг үзсэнгүй гэжээ. Амен. Тэгэхээр Давид хаан
Христийн талаарх үгийг болвол иш үзүүлсэн. Дуулал номын 16-г харах юм бол Давид Бурхны өмнө өөрийнхөө итгэлийг харуулж би бол Бурханд маш их хайртай, Бурханд үйлчилж Бурхны өмнө үйлчлэхэд Бурхан бол хизээш намайг орхихгүй гэж өөрийнхөө талаар хэлж байна. Тэгээд Бурхан бол ариун нэгнийг бол орхихгүй. Та намайг үхсдийн оронд ч орхихгүй, ариун нэгэндээ үзүүлэхгүй гэж хэлсэн. Давидын хувьд болохоор Бурхны өгсөн үг гэж байна. 30절 다시 한번 이제 보면 Дуулал номын 30 30절 Үйлс намын 2:30 Үйлс намын 2:30 дээр тэр иш үзүүлэгч байсан учраас түүнд Бурхан айлдсанчлан өөрийнх нь үрээс сентидэн залрахыг мэдээд. 자기의 신앙 Тэгэхээр Давидын хааны хувьд өөрийнх нь итгэлийн. 다윗의 말이 딱 나오죠. Тэгэхээр энэ дуулал номыг бид нар харах юм бол 그것을 찬양합니다. залбирал байна, дуулал байна. Бурхны өмнө бол өөрийнхөө зүрх сэтгэл дотороохоо бүхий зүйлүүдийг бол энэ дээр бичиж өгсөн байна. Заримдаа харамсах үе байна, заримдаа хэцүү үе байна, заримдаа ойлгохгүй үеуд байна. Заримдаа маш их хэцүү учраас Бурхны өмнө Бурхан та намайг авраач, хамгаалаач гэж залбирч байна. Тэгээд энэ бүхий залбирлууд гэдэг маань энэ дуулал номон дээр бичигдсэн бүхий залбирлууд хаанаас гарсан юм бэ гэхээр бид нар энийг маш сайн харах хэрэгтэй. Тэр өөрийнх нь итгэлийн тунхаг болон энэ бүхий зүйлүүд хаанаас эхлээд итгэсэн учраас хаан төвтэй байж Бурханд үгээ хэлж байна. Тэгэхээр бүгдөө дахиад харъя. 30-ыг харах юм бол Үйлс намын 30. Тэр иш үзүүлэгч байсан учраас түүнд Бурхан андгаалсанчлан өөрийнх нь үрээс сентидэн залрахыг мэдээд. Тэгэхээр энд бол Давид хаан итгэж байсан. Бурхан Давидэд өгсөн амлалт гэрээ байсан. Зөвхөн Давид хаанд энийг бол өгөөгүй. Бурхан Авраамаас эхлээд хэлсэн үг байсан. Тэр үг юу гэсэн үг байсан бэ гэхээр чиний үр удамд гэж хэлсэн. Тэгэхээр чиний үр удмыг би хамгаалаад үр удмыг чинь би өрөөгөөд үр удмыг чи хэрэглэнэ гэж бол хэлээгүй. Харин чиний үр удамд Бурхан мөнхийн Бурхны амлалтыг гэрээг хэлж байна. Тэр амлалт гэдэг маань энэ амлалтыг бол Давид ойлгосон. Бурхны надад өгсөн энэ үг, Бурхны надад өгсөн энэ мэдрэмж миний махбодын үр удмаар дамжуулаад, миний үндэснээр дамжуулаад ямар нэгэн зүйлийг хийх биш, харин мөнхийн төлөвлөгөө гэдгийг бол мэдсэн. Амен. Тэгэхээр Давид энийг ойлгоод миний өөрийнх нь үр удам. Тэгэхээр Соломоны талар хэлсэн үг биш ээ. Дараа нь хэдэн мянган жилийн дараа ч гэсэн Бурхны босгох тэр Бурхны амлалт гэж байна гэдгийг бол тэр өөрөө ойлгож байна, мэдсэн байна. Тэгэхээр Бурхны гэрээ амлалтыг ойлгож мэдсэний дараа түүний амнаас гарч байгаа үг юу вэ гэхээр бүгд иш үзүүлгийн үг гарсан. За Үйлс намын 2:31-ийг харах юм бол Христийн амл. За тэгээд энэ үгийг хараад энэ бол зүгээр нэг үг биш юм байна. Дараа нь Бурхны босгох амлалт, Бурхны хаанчлал. Амен. Бурхны хаанчлалын төлөө босгох тэр үр удам миний махбодын үр удам биш. Тэгээд энийг бол дахиад давтаад үгэн дээр болоод бид нар харна. За тэгээд Давидын хувьд шүлэг бичээд
тэр шүлгээр дамжуулаад иш үзүүлсэн. Тэгээ энэ дээр харах юм бол Христийн амьлыг угтан харж тэр хүүхдийн оронд орхигдсангүй, мах бадамж ялзарлыг үзсэнгүй Давидын хувьд Бурхны үгийг ойлгосон учраас Бурхны тэр сүнслэг үгийг ойлгосон учраас энэ Христийн амьлыг бол угтан харсан байна. Тэгэхээр энэ бол үнэхээр гайхамшигтай. Тэгэхээр бид нар Дуулал номын 16-г уншихдаа энэ амархнараа Бурхан бол намайг хамгаалдаг, намайг миний хорогдох газар. Тэгээ энэ дээр болохоор Дуулал 16 дээр намайг хамгаалагч Бурхан учир нь таны дотор би хорогддог гэж хэлж байна. Тэгэхээр Давидын хэлж байгаа үг гэдэг маань Бурханы үгийг ойлгож, бүрэн төгс ойлгож, тэгээ Давидын хэлсэн бүхэн юуг хэлж байна гэхээр түүний итгэлийн амьдралаар зогсохгүй Бурханы төлөвлөгөө бас эндээс харагданаа. Иш үзүүлэг гарч байна. Тэр иш үзүүлэг гарснараа дараа нь Христийн талаарх иш үзүүлгийг бол хэлсэн. Өөрийнх нь итгэлийн тунхаг байсан ч гэсэн 2-3 удаа давтан Бурхан бол ажиллаж байна. Энэ бол үнэхээр гайхамшигтай үг. Давидын хувьд бол зүгээр л нэг шүлэг бичсэн биш. Харин ариун сүнсээр Бурханы үгийг ойлгосон. Энэ сүлдээ иш үзүүлэг болсон. Иш үзүүлэг нь сүлдээ Петр бол анхны номлоо бичигтээ ариун сүнсээр энийг ойлгож анхны номлог хийхдээ Давид бол Есүс Христийн амьлын талаарх үгийг хэлсэн гэж хооронд нь холбон болоод номлосон. Тэр газар дээр маш олон хүмүүс Бурхан бол урдчлаад хэлсэн байна. Дахин амьлын төлөө хэлсэн байна. Христийн талаар хэлсэн байна гэдгийг бол ойлгож маш олон хүмүүс Есүст итгэсэн. Амен. Бидний итгэлийн амьдрал ийм тунхаг гэдэг маань маш их чухал. Амен. Тэгэхээр итгэлийн амьдралын тунхаг гэдэг маань миний хувьд амьдралд бол сайн сайхан зүйл бий болоод бид нар хилээд байгаа юм биш. Харин Бурханы үгийг бүрэн төгс ойлгож итгэлийн тунхаг гэдэг маань ийм чухлаа гэдгийг хэлж байна. Тэгэхээр амен. Үнэхээр сайн сайхан зүйл байгаа учраас амен амен гэж байгаа юм биш. Харин бид нар бол энэ үгийг маш сайн ойлгох хэрэгтэй. Давид хааны хувьд ч гэсэн хуучин гэрээн дээр ариун сүнсний хүч чадал бол хуучин гэрээн дээр гаднаас нь ажиллаж исэн бол шинэ гэрээн дээр бидний дотор байгаа. Гэхдээ Давидын хувьд бол ариун сүнс бол дотор нь байгаагүй. Гэхдээ ариун сүнсний мэдрэмжээр гадна талаас бол ойлгож байна. Үгийг ойлгоно гэдэг маань итгэлийн тунхагыг хэлээд энэ бол иш үзүүлэг болж байна. Христийн талаарх иш үзүүлэг бөгөөд Бурханы төлөвлөгөө гэлчилж өгч байна. Одоо ч гэсэн бид нар ариун сүнсээр энэ үгийг ойлгохыг хүсэж байна. Ариун сүнсээр Бурханы үгийг ойлгоснороо Бурханы хүсэл хийгдэж тэр итгэлийн тунхагыг маань Бурхан хүлээн авна. Амен. Энэ бол маш их чухал бидний амьдрал дотор бидний итгэл гэдэг маань үнэхээр бичигдэн тэмдэглэгдэн үлдэж Бурханы үнэхээр хүлээн авсан итгэгч нар байх хэрэгтэй. Малах номыг харах юм бол Малах номын сүүлчийн бүлгийг харах юм бол Бурханы нэрийг хайрлан хүсэмжлэн Бурханд үйлчилж байгаа хүнд Бурхан бол бичиж тэмдэглэж үлдээсэн. Номонд тэмдэглэж үлдээсэн. Бид нар болохоор Бурханы үгийг хайрлан хүсэмжилж бид нар итгэлийн тунхаг хэлэх юм бол бид нар итгэлийн амьдралаар амьдрахдаа Бурхан бол энийг заавал бичиж тэмдэглэж үлдээж бидний итгэлийн Бурхан бол хүлээн авна. Тэгэхээр бид нар үүнтэй адилхан бичигдэж тэмдэглэгдсэн үнэхээр итгэлээ бол үлдээх хэрэгтэй. Тэгэхээр маш олон хүмүүс итгэлийн тунхаг хэлдэг. Зарим хүмүүсийн итгэлийн тунхаг гэдэг нь Бурханыг юусоо ойлгохгүй зүгээр л зүрх сэтгэл нь сайхан байгаа учраас
зүгээр л магтах зүйл байна. Харин зарим хүмүүс бол Бурхны үгийг ойлгож, Бурхны төлөвлөгөө болон хүслийг ойлгож, тэр үгийг ойлгон Ром номын 12 дээр ч гэсэн гарч байна шүү дээ. Бурхны хүслийг та нар ялгаа. Бурхны сайн үйлсийг ялгаж, салгаж хараа. Бурхны сайн үйлсийг ойлгон ялгаж итгэлийн тунхагийг хэлнэ гэдэг маань Бурхан бол ингэж хүлээн авна. Амен. Тэр итгэлийн тунхаг гэдэг маань маш их чухал. Бичид тэмдэглэгдэж үлдэхээр тэр бичид тэмдэглэгдэж үлдэх үгээр хүлээн авна. Би энэ Дуулал номын 16-г харахтаа Давид бол Бурхны талаар хайр болон Бурхан бол намайг ингэж хамгаална гэж хэлж байгаа юм шиг энэ дэр харагдаж магадгүй. Харин Бурхан болвол энийг бол иш үзүүлэхэр сүлд нь хэрэгэлсэн. Энэ бол маш чухал. Тэгэхээр Эммануэль чуулган бидний магтаал, бидний үйлчлэл, бид нар эзэнд үйлчлэхдээ эзний өмнө хүндэтгэл мөргөл өргөхдөө, Бурхны өмнө өргөл өргөхдөө бүхий л зүйлүүд гэдэг маань Бурхны үгийг ойлгосноороо, Бурхны үгийг гүнзгий ойлгож, тэгээ тэнд үйлчлэл болон зүрхсэлээс үйлчлэхэд Бурхан бол Бурханд алдрыг өргөсөн итгэгч нарыг бол Бурхан хайж байна гэж үгэн дээр ингэж хэлсэн. Бол хайж байна. Хэнийг хайж байна? Зүгээр сүм чуглаанд ирсэн хүнийг үгүй. Сүм цуглаанд арай гэж нэг ганц ирээл хүндэтгэл мөргөл өргөх биш. Харин жинхэнэ үннээр сүнсээр Бурхны өмнө хүндэтгэл мөргөл өргөгч нэгнийг Бурхан хайж байна. Хуучин гэрээн дээр Давид бол Есүс Христийн цусаар аврал аваагүй, дахин төрөөгүй, ариун сүнсийг аваагүй байсан хэрнээсээ Бурхны тэр амлалтыг ойлгож хэлэхэд Бурхан бол ингэж хүлээн авч байхад бидний хувьд сүнсээр үннээр эзний хүслийг ойлгож эзний өмнө өргөл өргөх юм бол Бурхан тийм итгэгчийг хайж байна. Тэр амен. Тэгэхээр та бүгд ийм үйлчлэл хийж итгэлийн тунхагаар дүүрэн итгэгч нар байхыг хүсэж байна. Тэнгэрт байгаа бидний эцэг минь, таны нэр ариунаар дурсагдж, таны хаанчлал ирэх болтугай. Хүсэлтэн тэнгэрчгээ энэ газар дээр биелэгдэх болтугай. Өдөр тутмын минь далахыг энэ өдөр бидэндээ өгөөч. Бид өртөнгүүдээ уучлсны адил бидний өрийг уучлаач. Биднийг сорилтонд бооруулаач. Бузар муугаас гэтлгээч. Учир нь хаанчлал, хүч чадал, алдар, сүрүүрт таны. Амен. Сүм чуулганыхаа төлөө